Самацхан уу. За их үзэгчдийн үжи амгалан гэлтгийа. Өнөөдөр 2026 оны 3 сарын 22-ны Нямгараг. За Нямгарагийн үдэш олонний анхаарлыг татаж байгаа цөөн мэдээллийн томыг хүргье. За нэгдүгээр Америкийн дотоодод бол өнөөдөр олонний анхаарал татсан нэг мэдээ бол маргаашаас эхлэн онгоцны буудлуудын TSA-гийн чекпоинтууд дээр ICE-ийн ажилтнууд ажиллах тухай CNN-ээс мэдээлсэн байна. За энэ мэдээ бол маш ортой мэдээ гэж бодож байна. Үүний учир бол ерөнхийлөгч Трампын зүгээс хэрвээ ардчилсан нам DHS буюу дотоодын аюулаас хамгаалах яамны төсвийг батлаагүй нөхцөлд ICE-ийн ажилтнуудыг онгоцны буудлуудад ажилуулна гэж ийм сүрдүүлэг хийж байсан. За та бүхэн өчигдөр ерөнхийлөгчийн үүнтэй холбоотой хийсэн мэдээллийг харж байна. За хэрвээ TSA-гийн санхүүжилтийг батлаагүй нөхцөлд ICE-ийн ажилтнуудыг онгоцны буудлууд дээр шалган нэвтрүүлэх цэгүүд дээр ажилуулна гэсэн ийм мэдүүлэг гаргаад байсан. За тэгвэл ерөнхийлөгчийн энэхүү сүрдүүлгийн мөрөөр цагаан ордны хэлийн асуудал хариуцсан захирал Том Homan энэ мэдээллийг CNN-д баталгаажуулсан байна. Are ICE agents going to move into American airports starting Monday? Yes, and I'm currently working on the plan now of execution, working with the director of ICE and the administrator at TSA, the acting administrator. So we'll put together a plan today and we'll execute tomorrow. За хэдийгээр ICE-ийн ажилтнууд бол TSA-гийн ажилчдад тусалцаа үзүүлнэ гэж байгаа боловч нөгөөдөөгөр бичиг баримтгүй хүмүүсийг шалгаж баримтлах эрсдлийг мөн хуульчид анхааруулж байна. За тэгвэл явартай ч маргааш даагаас эхлэн онгоцны буудлуудын шалган нэвтрүүлэх цэгүүд дээр ICE-ийн ажилтнууд ажиллах тухай мэдээллийг хуваалцлаа. За бид бүхэн мэдэж байгаа Америкт бичиг баримтгүй оршин сууж байгаа хүмүүс дотоодын нислэгээр зорчих үедээ хүчин төгөлдөр өөрийн пассвортыг өөрийн улс орны хүчин төгөлдөр пассвортоор зорчих юм боломжтой байгаа. За тэгвэл маргаашаас эхлэн бичиг баримтгүй боловч хүчин төгөлдөр пассворттой хүмүүс онгоцны буудлууд дээр онгоцоор чөлөөтэй зорчих, аюулгүй зорчих баталгаа байхгүй болж байгаа тухай ийм мэдээлэл байна. За дотоодын аюулаас хамгаалах яамны төсөв яагаад батлагдахгүй байгаа тухай манай суугаар баг өдөр тутам мэдээлж байгаа. TBS энэ тухай нуршигыг хойшин тавиад олон улсын хэмжээнд анхаарал татаж байгаа Ирантай холбоотой мэдээллийг бас төвчлэн хүргье гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар Америкийн дотоодод түлшний үн дахин өслөө. Өнөөдрийн байдлаар орооны байдлаар Brent брендийн баррел нефтийн үн $114 өрсөн мэдээ байна. За ийхүү түлшний үн дахин өсөж байгаа шалтгаан бол өчигдөр ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэлтэй холбоотой. За та бүхэн өчигдөр буюу 3 сарын 21 орооны 7 цаг 44 минутанд хийсэн ерөнхийлөгчийн мэдээллийг харж байна. За энэ бол үндсэндээ Иранд 48 цагийн хугацаатай Хормузын хоолойг бүрэн нээх тулгын шаардлагыг хийлээ. За хэрвээ 48 цагийн дотор Иран улс энэхүү Хормузын хоолойг бүрэн нэгээгүй нөхцөлд тус орны цахилгаан станцуудыг ониулж дэлбэлнэ гэдэг. Ийм сүрдүүлгийг хийсэн. Ингээд өнөөдрийн байдлаар бол Вашингтон ДС-ийн хотод 7 цаг 50 минут болж байна. Тиймээс Трампын энэхүү тулгын шаардлалтын хариуг үзэхэд үндсэндээ 24 цагийн хугацаа үлдэж байна. Харин Трампын энэхүү тулгын шаардлагатай хариуд Ираны зүгээс Хормузын хоолойг бүрэн хаана гэдгийг амлаж байна. Нөгөөтэйгүр ямар нэгэн цохилт хийсэн нөхцөлд ойролт орнын орнуудын чухал дэд бүтцүүдэд цохилт өгнө гэсэн ийм хариуг барьлаа. Тэр ч байтугай өнөөдрөөс эхлэн Хормузын хоолойгоор өнгөрч байгаа. Хөлөг онгоц тотмоос $2 сая хураамж авч ирсэн тухай бас мэдээ байна. Ингээд ямартай ч ерөнхийлөгч энэхүү Иран улсын эрчим хүчний салбарыг ониулсан занал хэлэл хийсний улмаас нөгөөтэйгүр Иран улс энэхүү шаардлагыг биелүүлэх ямар ч шин тэмдэг байхгүй улмаас
Өнөөдөр дэлхийн одоо өрнгийн биржүүдэд түлшний үн одоо нэлээд өсөлттэй байна. За ийхүү ямар ч тач Трампын хувьд бол Иранд одоо маш их хүнд байдалд орсон, атсан шалгаанд орсон ийм цаг үе байна. За энэхүү 48 цагийн толгойн шаардлага бол үндсэндээ одоо хүчтэй байгаа гэдгээс илүүтэй маш их сандралд орсны шин тэмдэг гэсэн бас тайлбар байна. За ийхүү Трампын хувьд одоо атсан шалгаанд орсон байгаа энэ цаг үед за дэлхийн бусад улс орнуудын хувьд ч одоо энэхүү хормозын хоолойг одоо аюулгүй болгох дахин нэг талаар хүчин чармайлт гаргаж санаа зовж эхэлж байгаа тухай бас мэдээ байна. Өнөөдрийн байдлаар энэхүү одоо хормозын хоолойг одоо хэвийн байдлаар оруулах чиглэлд 20 орчим орн одоо оролцоход бэлэн гэсэн одоо мэдээллийг хийгээд байна. За ингээд ямар ч тач ерөнхийлөгчийн хийсэн занал хийлэл одоо тусыгээс олж улмаар дэлхийн одоо өрнгийн биржүүдэд газрын тосны үнийг одоо огцон нэмэгдүүлсэн тухай мэдээ байна. За энэ 48 цагийн одоо тулгын шаардлагын хугацаа маргааш өдий дуусч байгаа. Тиймээс Ираны эсрэг Америкийн талд ямар одоо хариу аргамжаа авахыг бид өхөн харах үлдэж байна. За ямар ч тач нэм гаргийн ороо товчхон мэдээлэл хүргэлээ. Та бүхэн сайхан ураарай. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.